Сайн байцгаана уу? Мөнгөлөөнөө суугата тавтай морил Асио Studio by киноны маань part 1 дээр маш олон хүмүүс лайк болон комент бичиж үлдээсэн байлээ. Маш их баярлалаа. Ингээд та бүхнийхээ хүсэлтээр Асио Studio by киноныхоо part 2-ыг оруулахад бэлэн боллоо. Мөнгөлөөнөө суугаа дэмжиж лайк болон subscribe-а дарсан бол кинонд орцгоё. Кино маань ууралсан Жумпио Хэсүг гэрийнх нь гадаа буулгачаад захирал эзэгтэй тэгээ уучлаарай эзэгтэй би яг одоо энэ зүйлсийг засаж янзлах болно. Та намайг хүлээж байгаараа би яг одоо яваад очие гэд Хэсүг гэрийнх нь гадаа буулгаад шууд л яваад өгнө. Харин энэ үед Хэсү Жумпиод угаасаа зодуулна гэдэгтээ бүр эвлэрчихсэн өөрөө юу хийхээч мэдэхгүй уйлаад л зогсож байна. Энэ үед бороо орно. Харин Хэсү гэртээ орчихсон дахнаасаа яг унахад байж байхад нь амжиж инсүү ирэн түүнийг зогсоон чи надад хэрэгтэй. Хоёулаа хамт нөхрөө чинь алъя гэж хэлж байх үед гэрийн гадаа айл хэдийн Жумпио ирчихсэн байдаг. Хэсү болон инсүү хоёр бушуухан шиг хөдөлцгөөн. Харин Жумпио шууд кодо хийгээд яваад орно. Хэсү ганцаархнаа буудан дээрээ хөвтөж байх бөгөөд үүнийг нь харсан Жумпио түн рүү шууд л цамцаа чулуудснаа. Чи яаж хөвтөж чадчихна? Өөрийгөө юу хийснээ мэдэж байна уу? Зодуулахдаа бэлэн мэдтэй гэснээр дууга тавиал хамаг бүгд цагаа тайлна. Хэсү түүнээс маш хайн битгийлдээ гууж штэ гэдэл түүнээс уучлалт гуйгаад л байна. Харин энэ үед нь Жумпио түүнийг тоож байгаа ч юм байхгүй. Шууд л шүшүүрнийхээ усыг гоожууснаа Хэсүг зүгээр л багалзуурдаж авснаа. Чи өөрийгөө юу хийснээ мэдэж байна уу навш минь гэх үед шүүгэн дотроос Инсүү хамгийн сайн найзаагаа нөхөртөө яаж зодуулж байгааг юу ч хийж чадахгүй уйлаа сонсоо зогсож явах үед Хэсү Инсүү битгий гарч ирээрээ гууж байна гэж хэлнэ. Инсүү хүүхэд байхад нь аав нь ээжийг нь хүчрхийлдэг байх үед дүүтэйгээ хамт шүүгэн дотроо орж нуугддаг байсан тэр үеийн санаанд орж ирнэ. Жумпиогийн ажлаас дуудахад шүүгэн дотор нуугдаж байсан Инсүү гарч ирэн найзаагаа тэрэн хамт уйлцгаана. Хэд хоногийн дараа амиа хорлсон эзэгтэн оршуулах ёслол дээр Инсүү очиж хүндэтгэл үзүүлнэ. Хэсүд бол араатан шиг аимшигтай нөхрийнхөө зодуурыг тэсэж гарахаас өөр сонголт түнд үлдсэнгүй. Нэгэн шүн Хэсү цаашдаа дахиж ингэж амьдрч чадахгүй гэж бодон өөрийгөө гэрийн таазнасаа боомлон амиа хорлохож байхад нь сандал унах чимээгээр Жумпио сэрэн амиа хорлохож байсан Хэсүг харан санарч галтогооноос хайч авчран уяаг таслан буулгана. Тэгснээ юу хийхээ мэдгүй сандран Хэсүг дуудаж байснаа утсаа аваад түргэн дуудах гэснээ гинтл түүний эн тент нь хөхөрсөнд нэцэрсэн хэсгүүдийг харснаа би дуудаж болохгүй байна гэд бодож байснаа түүнд шууд л химэл амьсгаа хийн. Харин азар Хэсү сэрэгтэн тэрээр чи зүгээр үү хиний амьдралыг сүйтгэх гэсэн юм бэ гэж түүнийг буруутгана. Харин үүнийг нь харсан Хэсү шууд л нөгөө хайчийг аван амиа хорлох гэж оролдоход Жумпио бол чи юу хүсэж байгаа юм бэ гэхэд Хэсү тэр камерыг болиулаадах гин. Харин энэ үед нь Жумпио тэр камерыг очиж устгана. Маргаашнд Хэсү Инсүү рүү нөгөө камерыг устгасан тухайгаа хэлэхэд манай хоёрын төлөвлөгөө гэдэг нь ойлгомжтой. Инсүү одоо эхэлцгээе гэж хэлнэ. Хэсү өглөөнийхөө цаг бэлдэж байх үедээ галтгоонд байсан хутгийг аван тамхи татаа тагтан дээрээ зогсож байсан Жумпио дээр ойртож очин шууд л түүн рүү бүлэн нөгөөдгий чинь юу ч хийж амжаагүй байхад нь шууд л тагтнаас түлхэж унгаан араас нь тонгоон харж байхад энэ нь зөвхөн Хэсүгийн л төсөөлөл байдаг. Инсүү нөгөө цагийг худалдаж авдаг хятад компани захирал дээр очин хамт хоол идэхийг хүснэ. Энэ үедээ тэдний агуулгад ажилладаг найзынхаа нөхөртэй нүнхээр адилхан Жумпиотэй адилхан залууг Симхэн тагнаастай. Ингээд хятад компани захиралтай хамт хоол идэхэд гараад явж байх үедээ тэр залуугийн тухай асууна. Харин захирал мэдгүй бичиг баримтгүй энд хууль бусаар амьдардаг гэж хэлнэ. Ингээд Инсүү нөгөө залуугийн бичлэгийг нууцаар хийснэ. Хэсүүдээр очиод үнэхээр Жумпиод ах トゥ байхгүй юу? Үнэхээр адилхан байгаа зү чи хартаа гэхэд Хэсүү тийм байна. Маргааш өдөр нь Инсүү нөгөө залууг тагнаж байгаад өөртөө чинь уулзаатахыг гээд чамайг би бичиг баримтгүй энд хууль бусаар амьдардаг хятад иргэн гэдгийг чинь мэднэ. Би чамд мөнгө өгөөд мөн нэг хүний бичиг баримтыг өгнө. Харин чи миний хэлсэн өдөр хэл гараарай. Чамд ямар санагдаж байна гэхэд нөгөө залуу гайхан учир начрыг асууж байснаа. За би хэд хоногоос хариу хэлье гин. Энэ үед нь Жумпио нөгөө уурлуулчихсан байсан захирал эзэгтэйгийнхаа тухай мэдхийн тулд сошиал орчингийн ухаж байгаад хажууд нь Инсүү байгааг нь харснаа Ёндоол гэж бодно. Тэгснээ утсан дээр нь нэг мэдэгдэл ирэх ба гэрийнх нь камер дээр нь нэгэн зүйл бичигдсэн байдаг. Оройн нь гэртээ очиод Хэсүг өнөөдөр орой гадуур хооллон шүү гэснээр түүний утсаар ямар нэгэн зүйл хийгээд хамтдаа ресторанд сууж байхад нь тэр хоёр дээр Инсүү нэмэгдэж ирнэ.
Жимпю Инсүг харснаа та хоёрыг би удаан уулзаагүй гэж бодоод Инсүг уурчглаа. Зүгээр бидтэй хайраа гэдэл худлаа инeen. Тэгснээ тэр гурав хамтдаа дарс хунгалж ууж байхдаа Жимпю зориудаар Хээсүгийн хувцсан дээр дарсаа асгаснаа. Өө яана намайг уучлаарай. Миний хайрт хувцаа яг одоо бушуухан цэвэрлэх хэрэгтэй гэд угаалганы өрөө явуулчихна. Араас нь Инсү явхаж байхад нь Жимпю байж бай. Би чамайг юу хийсний чинь мэднэ. Тэр орой чи манай гэрт байсан мэддэ гихтэн Инсү. Чи ихнэрийнхээ доддог хүчрхийлэгч гэдгийг чинь би мэднэ. Дахиж ийм зүйл хийвэл би чамайг зүгээр өнгөрөхгүй гэхэд Жимпю худлаа уйлж байснаа. Хээсү өвчтөй байгаа би түүнд анхаарал хандуулахдаа заримдаа хэтрүүлждэг юм аа гэд тэр хоёрыг ярьж байхад Хээсү ирнэ. Гэнэт Жимпю Инсү бит хоёрт туслаа захирал эзэгтэйгээс уушлалт гуугаад өгье гинэ. Гэхдээ нөгөө хоёр нь бүр гайхаастай. Оройн зоог дуусч Инсү гэртээ ирэн их дэлгүүрийн онцгой үйлчлүүлэгч нараа бичиж авдаг дэвтрээ уншин маргааш нь захирал эзэгтэй дээр очин ярьж байхыг харахад нилээн энэ хоёр дотн бололтой. Тэгснээ Инсү би танаас нэг юм гуух гэсэн юм аа гэд Жимпюгийн өмнөөс уушлалт гуун тэр хоёрыг уулзах уулзал зохион байгуулна. Харин захирал эмэгтэй Инсүд чиний гуух зүйл чинь иймхэн байсан юм уу гэд л инээн. Харин захирал эмэгтэй Жимпю дээр очин өөрийнхөө хөрөнгө оруулалтыг түүний төсөлд хийхээр болсон тухайгаа хэлнэ. Инсүрөө Жимпю мессеж бичсэн байх ба түүн дээрээ ихтер нөхрийн дундуур битгий хошууд өрөөдөө зүгээр л хоол бай гэсэн утгатай юм бичсэн байдаг. Инсү өөрийнхөө жуудан дээр очин бясалгал хийж мөн өөрийнхөө шүүгээг ухан дотроос нь олс гаргаж ирэн ямар нэгэн зүйл дээр бэлтэж гин. Тэрээр Жимпютэй адилхан Жанган гих залуутай уулзан өөрийнх нь саналын хариуг асуухад Жанган зөвшөөрж гинэ гэж хэлнэ. Ингээд ажлынх нь гадаа буулгаж яхад нь нөгөө хятад компани захирал ажиглан Жанганаас ямар нэгэн зүйл мэдэх гэж оролдоход нь нөгөөх нь юу ч хэлсэнгүү. Маргааш нь Инсү Жанганы үсийг засуулж хослол авч өгөн харин Хээсүтэй яриад юунд ч битгий санаа зов би бүгдийг зохицуулнаа гэхэд Хээсү газрын зураг дээр ямар нэгэн зүйл харж ийн. Жанганы үсэн дээр нь юм наалтчихсан байна гэд Инсү авч өгөх гээд тэр хоёр гудамжин зогсож байх үед Жимпюгийн дүүн ажил үргээ гүйцэтгэж явж байгаад машин дотроос тэр хоёрыг харчин. Жимпюгийн эмэгтэй дүү бол мөрдөгч. Тэрээр ёо ах одоо намайг тушаал дэвших гэж байхад юу втэ гээл ах руугаа залгасан ах нь ажил дээр эхнэрийнхаа байршлыг хараад л сууж гин. Оройн нь гэртээ очсноо Хээсүг хараад чи яасан хөөхөн харагдаад байна. Ойрд санаа зовох зүйлгүй гой байгаа бололтой гээл эхнэрийнхаа тэрж аваад л үнснэ. Инсү Жангантай уулзсан чи 3 хоногийн дараа Шанхай нисэн. Эхний ээлжинд энэ мөнгийг авч бай гэд түүнтэй уулзна. Харин Жанганы ажлын газрынх нь бөөндөө хоол идэж байхдаа Жанганыг нутаг буцаж байгаа гэдгийг ярихыг нь захирал сонсон тун их гайхна. Харин Инсү Жанган руу залган түүнийг илүү болгоомжтой байх хэрэгтэй. Хятад захирал маш сэрэмжтэй хүн гэдгийг анхааруулна. Хээсү нөхрийгөө ажилдаа явхаас өмнө Инсүтэй хамт ээж дээрээ очиж иргмээр байна гэж зөвшөөрөл авна. Ингээд Хээсү Инсү хоёр хамтдаа ээжийг нь ирэхээр явж байгаа болоод нөгөө хоёр ч уулан дээр гараад явж гин. Үүнийг нь нөхөр нь айл хизээний байршил тогтоогчоор ажлынхаа өрөөнд дотроос хинаад юу уулан дээр явж байгаа юм бэ гэж гайхна. Харин тэр хоёр уулан дээр очихсон нөгөө нүхээ ухаад л зогсож гин. Ингээд буцаад гэрлүүгөө явна. Харин оройн нь нөхрийнхөө ажлыг нийлэг болж байгаа бөгөөд бүгдээрээ хамтдаа уугаараа энэ төсөл үнэхээр амжилттай боллоо гэд Жимпютэй хамт ууцгаана. Жимпю юу болоод байгааг ойлгохгүй эхнэр нь өөрт нь худлаа ярьсанд маш их уурлан нойлын өрөөнд байж хат нь таны Шанхай явах нислэг баталгаажлаа гэсэн мессеж ирнэ. Уур нь хүрсэн Жимпю шууд гэрлүүгөө очино. Үзэгдэл солигдож Жимпю Хээсү болон Инсү хоёр нөгөө бэлдсэн олсоороо хоёр талаас нь татаад хоолойг нь боогоод амийг нь хорлоно. Үгсэн эсхийн шалгалаа гэсэн чинь нөгөө хоёр чинь зүгээр л бэлтжидэг. Ингээд бэлтгэл хийгээд байж хат нь гэв гинт хаалганых нь код нь дууран гаднаас маш их ууртай Жимпю орж ирэн Хээсү рүү дайрч энэ мессеж юу юм? Мөн чи уулан дээр юу хийж байсан? Юу төлөвлөж байсан гэд түн рүү орилж шарлаж байхад нь гэв гинт Инсү гарч ирнэ. Тэгснээ та хоёр энэ өрөөнд юу төлөвлөд байгаа юм гээл өрөөгийн нэгэнгүү нэгжиж байснаа тэр хоёрын нуусан байсан түүнийг боомлох ёстой олсыг нь тэрнийхээ ард талаас олсноо. Шууд л Инсүг "Оо, та хоёр энийг төлөвлөж байсан юм уу?" гэдэл алгадаад унгаач нь. Энэ үед нь Хээсү болооч гэдэл харин нөгөө Жимпю чинь шууд "Би тэгвэл өөрсдийг чинь боомлоод алчээ заа юу" гэд нөгөө хоёрыг чинь нэгээр нь олсоор нь боомлон зодож нөгөө гурав чинь нилээн тэмцэлтэн. Тэгснээ Жимпю Инсүд хандан "Чи ихтер нөхрийн дундуур оролцох хэрэггүй гэж би чамд хэлсэн мэдтэй" гэдэл нөгөө олсоор нь "Алий чамд таалагдаж байна уу" гэд боомлоход нь араас нь Хээсү шууд л цасан бөмбөлгөөр толгоороо зохиод дээр нь гарч ирснээ өмнө нь түүнийг яаж зоддог байсан тэр аимшигтай дурсамжуудаа нүдэндээ харан Жимпюгийн толгойг хид хідэн удаа зохино. Араас нь Инсүч мөн тэр цасан бөмбөлгийг аван дээрээс нь зохино. Харин Хээсү нилээн цочролд орчихсон юу хийхээ мэдэхгүй уйлж сууж байхад нь Инсү битгий санаа зов төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэд тэр хоёрыг ярьж байхад хонхон дуурна. Ингээд хинбэ гэд очиод харсан доотлынх нь айлын эмэгтэй бушуухан шиг Хээсү нүрээ угаан гайслах
хаалгаа нээн. Харин доотлынх нь айлын эгч би чамд харин жүрж өгөх гэсэн юм аа гэдэл хаалгаар нь шагаан Энсүгийн хөлийг нь харснаа гэрлүүгээ буцах замдаа нэлээд сэжигтэй харна. Зочрлоосоо гарч чадахгүй байгаа Хесүүд Энсү битгий санаа зовоо чи битэрийн төлөвлөгөө огт өөрчлөгдөхгүй бүгд яг хэвэндээ гин. Харин доотлынх нь айлын эмэгтэй дээд айл нэг л сонирн байна да. Бусад өдрөөс шаал өөр байна гэдэл нөхөртөөгөө ярьж байна. Тэгэхээр энэ эмэгтэй Хесүг нөхөртөө зодуулдаг гэр бүлийн хүчирхийлэлд байдаг гэдгийг мэддэг л байсан байгаа юм. Энсү Хесү хоёр Жумпиогийн цогцыг нь жимнаамн дотроо хийгээд шүүгэндээ хийчин дараа нь тэр хоёр хамтдаа гэрээг нь цэвэрлэн нөгөө цасан бөмбөлгөө Хесү хараа сууж байхад нь Энсү битгий санаа зовоо би бүгдийг нь цэвэрлжгий чи зүгээр л амар гэдэл найзаагаа тайвшруулна. Жанганыг нутаг буцаж байгаа гэд хамт ажилтдаг хүмүүсүүд нь түүнийг гаргаж өгнө гэд бөөндөө хамт хоолнд орон хамт ууцгаана. Гэтэл нөгөө хятад захиралчин Жангантай хамт тамхилангаана. Чи хаанаас мөнгө олсон? Яагаад буцахаар болсон гэсэн Жанган би хүүгээ санаадаа л гин. Тэгсэн Жанган Энсүгийн тухай асуусан нөгөөх нь хэн блэ би тийм хүн танихгүй л гэж хэлнэ. Энэ үед нь захирал гэдэл өнгөрнө. Хесү хүн асандааж тэрөө амирхтай нөхрөөсөө сасандааж тэрөө баг зэргийн шокийн байдлаасаа гарч чадахгүй байхад Энсү түүнтэй хань болон баг зэрэг ярилцсан. Энэ үед Энсү рүү Жанган гэрийнх нь гадаа ирчихсэн байна гин. Ингээд Жанганыг яг л Жумпиотэй адилхан харагдуулахын тулд түүний хувцс болон хамаг юмыг өмсүүлнэ. Яг л харагдах байдал нь Жумпио. Түүнийг нууцаар Хесү хараа зогсож байна. Тэгснээ Энсү одоо хоёлаа явцгаа эхлээд банк орно. Энэ чимнаамыг аваад чи Грашн дээр хүлээж байгаарэ. Би араас чи яваад очие гэснээ шууд л Жумпиогийн цагийг гаргаж өгөөд түүнд зүүлгэн. Харин үүнийг нь харсан Жанган маш их баярлан үнэхээр гоё цаг юм аа би доор хүлээж бай гэд баярлсан хүн гараад явна. Энсү Хесүг битгий санаа зов би бүх зүйлийг зохицуулаад ирэх болохоор гэд Хесүг гэрт нь үлдээгээд өөрөө гараад явна. Энэ үед нь Хесү гэрийнхаа юм хунрыг янзлаад байж байхад нь хонхон дураад Энсү юу гэсэн хатам дүүн та өөр хүн хүлээж байсан юм уу гэж орж ирснэ. Энэ хэний гутал вэ гэсэн Хесү ахыг чин гутлаа л гин. Харин нөгөөх нь тиймдээ ахч мөн байна да гэснэ. Нойлоо чинь өрөөг ашиглаадахыг гээд талин дээр нь байсан цусыг нарчснаа. Ах хоёрд юу хийж байна да гээд ахыгаа өөр эмэгтэйтэй гудамжинд харснаа бодон за би ажилдаа ингээд явлаа гээд л гарна. Грашнд Энсү машинаа оруулж ирэн Жанганаар нөгөө чимдаанаа багажин дотроо хийлэх гэж байхад нь Жанган яг ижлэгэн чимдаан багажин дотор нь байгааг анзаарна. Ингээд энэ хоёр хөдлөх бөгөөд Жанган банк орон Жумпиогийн дансанд байсан бүх мөнгийг аваад гарч ирнэ. Энсү түүнд энэ мөнгө бол чиний төлбөр чи наадхаа аваад яв гэд тэр хоёр онгоцны буудлын дээр очин Жумпиогийн паспорт болон утасныг нь өгснөө. Чи наадуусаа бүгднийг аваад яв. Тэгээд Шанхай дээр очиод над руу зурвас явуулаарай гин. Яг энэ үед нь Жумпиогийн дүү ах руугаа би удахгүй тушаал твших гэж байгаа. Та айтайхан байж үзээрэй гэсэн мессежийг бүгднийг Энсү устгаснаа. Жанган Жумпиогийн утсыг өгөөд хил гараад энэ утсыг шууд хаяарай гэсэн заавар өгөн түүнийг шалганаар орсныг нь хараад Хесү рүү залган түүний онгоц нисчихлээ гэж хэлнэ. Үүнийг сонсон Хесүгийн сэтгэл нь амарсан бололтой нөхрийнхөө хэргэлдэг өөрт нь аимшигтай санагддаг эд зүйлсээ хаяхын хаяад эвтгээ нэвдээд нилээн сайн уйлж авна. Хесү гараа байн угаах бөгөөд гар нь өөрт нь цус болчихсон юм шиг харагдаад байгаа юм. Орой болсон Энсү Хесүг ирж аваад нөгөө хоёр чинь хааныг тийшээ явна. Энэ үед нь Хесү зүгээр байж чадахгүй гараа байн арчаад байна. Үүнийг анзаарсан Энсү гар чинь цэвэрхэн байжтэй яагаад ингэж байгаа юм бэ гэд тэр хоёр ярьж байгаад ямар нэгэн зүйл мөрөгчнө. Юу мөрөгснөө харахад гараад ирсэн хөөхийн нэг бугайг мөрөгчихсөн байдаг. Ингээд түүнийг харсан Энсү болон Хесү хоёр нилээн эвгүй болно. Тэр хоёр өмнө нь ирсэн уулан дээрээ ирэн угсан нөхөн дотроо Жумпиогийн цогцтой чимдааныг хийм болон буцацгаана. Буцах үед нь үүр цайж яг л киноны ихэнх хэсэгт гарч байсан хэсэг. Хесү буцахдаа ээжийнхээ эмнэлгээр орон ээжигээ санаа амар унтаж байгааг хараад өргөжлүүлэн Хесү Энсү хоёр голын ирэг дээр очин Хесү яаж тэрэндээ гэрлэж байсан мөн аимшигтай тэрний дарамт нь хэрхэн дэсэж дэвчиж байсан тухайга бодон Жумпио көнөөс нь нөгөө цасан бөмбөлгөө гол руу шидэн цөрхөртлээ уйлна. Үүнийг нь харсан Энсү найзаагаа маш их өрөвдөнө. Тэд хамтдаа үргэлжлүүлэн далайн ирэг дээр очиж нар хэрхэн жаргаж байгааг харан мөн солиуд буудуулж 10 жилдээ хамтдаа яг л ижилхэн өнгийн цэнхэр өнгийн модон чихэр идэж бие биенийхээ хилийг харж инээдэг. За мөн хоолнд орон хоол идэхдээ хүртэл Хесү өөрийн дураараа идэж болохоор тийм сайхан тав тухтай байж машиндаа унтан өглөө босон одооноос амьдралаа шинээр эхэлцгээе. Одоо уцаа асаацгаая гэд уцаа асаасан Жанганаас би ирчихсэн байна. Ихнэр болон хүүхэдтэйгээ уулзлаа гэсэн зургийг явуулна.
Жумпюгийн ээж нь хүрүүгээ залгасан боловч утсанд холбогдохгүй. Хээсү Инсү хоёр хот руугаа буцах замд нь нэгэн цагта урдлын чинь хэсэг цус болчихсон байна. Яачгсан та ардх багаачаа биднэрт шалгуулна уу гэхэд нөгөө хоёр маань нилээн сандарна. Арт талд нь хүрз мүрз хамаг юм аимшигтэй болчихсон байгаа. Цагдаа уучлаарай та бидэнтэй хамтарч ажиллана уу гэд Инсү яг л хаалганыхаа товчийг татаж байгаагаар 3 4 дугаар анги маань дуусаж байгаа юм. Та бүхэд маань кино маань таалагдаж байгаа бол мөнгө лунаа суугаад дэмжиж лайк болон сабскрайба даран комент хэсэг дээр өөрсдийнхөө сэтгэгдлийг үлдээгээрэй. Ингээд дараа дараачийн анги хүртэл түр баяртай.